шин ногоо жимсийг те яг ингээд байгаагаар нь угаагаад хэрэглээд идэх. Тэгээ блендердэж идэх хоёр ялгаатай юу? Блендердэж идэх. Бага жимсийг юун дээрээс модон дээрээс ингээд аваад те угаахгүйгээр ингээд идэх бол илүү пробиотик ордог гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр биднэрт нөгөө зөндөө олон улс дамжаад те хүний гар дамжаад ирцэн те ингээд гадуур нь бүрхүүлтэй болсон тийм зүйлүүд ирж байгаа болох тэр одоо бол ингээд угаах бах. За блендердээд иднэ гэдэг зүйл болох тэр эслгүүдийг нь ячдаг багсгачдаг. Эслийг тосонд биш усанд уустдаггүй гэдэг нэг хоёр эслэг байгаа. Ялангуяа уустдаггүй эслэгийг жижиглээ ашигладаг. Уустдаггүй эслэг болох тэр яг нөгөө бүдүүн гэдсэнд тийм илүү ач холбогдолтой одоо гөрвөлзлийг илүү их нэмэгдүүлдэг. Бүдүүн гэдсний одоо товдраа сэргийлдэг те. Одоо энэ бусад энэ хордлогуудаа сэргийлдэг. За тэр зүйл нь болох тэр илүү их багасдаг. Тэгэхээр илүү их хазаад идвэл те бас өөрт нь илүү ач холбогдолтой байж.